За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видеогоор би та бүхэнд Австралийн уран салбар дахь Кемпутийн өрөөнөө дотоод зохион байгуулалт ямар байдаг вэ талаар товч мэдээлэл хүргэх гэж бодож байна. Тэгэхээр миний хувьд Австралийн уран салбарт ажиллаад одоо 2 дахь жил рүүгээ орж байна. Тэгээ манай ажиллаж байгаа компани маань өөрөө консалтинг компани учраас одоо намайг одоо миний тоолж байгаагаар 10 гаруй одоогийн бол 10 гаруй клиент буюу уурхай хайгуулын кемпүүд рүү илгээгээд байна. Яг одоогийн байрлаж байгаа кемп энэ өрөө маань болохоор зэрэг ерөнхийдөө Австралийн уран салбарын алтан дундаж гიშэлж болохоор л тогтчлолттой өрөө байгаа. Айхтар тийм нэг бүр супер гэлцал тансаг биш. Ер нь бас тэгтээ бас хэцүү хүнд биш. Яг л ийм л байдаг даа л гэж хэлэхээр өрөө байгаамаа. Тэгээ өрөөгөө танилцуулахаас өмнө нэг хэдэн зүйл хэлэхэд ер нь яг би Монголын уран салбартаа нэлээд одоо 10 гаруй жил ажиллаж ирсэн. Одоо яг миний санаж байгаагаар нэг өрөөнд нэг хүн байрладаг кемпүүд ховор байдаг шиг санагдаж байна. Одоо бол мэдээж би болсон бах. Яг нэг өрөөнд ягаад нэг хүн байх тухай яриад байна гэхээр зэрэг ер нь бол хүн ажил өргөө өдрийн цагаар гүйцэтгээд өрөөндөө орж ирэхтэй хангалттай сайхан амгалан тайв амрах ёстой. За тэрнээс гадна мэдээж нөгөө хүний орон зай гэж. Тэрнээс гадна хувь хүний орон зай гэж чухал зүйл байдаг юм байна. Нэг үхээр зэрэг одоо бид нэр одоо орон цагаар гэр бүлтэйгээ ярилцсан. За тэгээд ямар нэгэн ном уншдаг, хэл сурдаг, одоо хоббигоо хөгжүүлдэг хүмүүс байвал тэрийг өрөөнд ингэ тэндийг саад болохгүйгээр хийх боломжтой байдаг учраас хувь хүний орон зай гэдэг зүйлийг Австралийн уран салбарт их хэрхмэлж хөндлөдөг юм байна. Тэгэхээр ер нь бол нэг өрөөнд нэг хүн байдаг стандарттай байдаг юм байна. Манай Монголд бол яг хайгуулын ангиуд маань бол мэдээж эсхий гэртээ гардаг л тийм ээ бүгдээрээ мэдж байгаа. Ер нь эсхий гэр маань бол яг барихад хурдан, хураахад хурдан. За бид нар Монгол хүмүүс учраас эсхий гэртээ байгаа сурчсан айтайхан сайхан байдаг. Гэхдээ бол яг зарим нь сул тал нь мэдээж гэрт ингээд сог амьдарч байгаа олон хүмүүс байгаа учраас ингээд гэр бүлтэйгээ бас ингээд юм ярилцах бас нэг одоо өөрийн чимээг орчинд одоо өөрийнхөө дуртай зүйлсээ хийх зэрэг зүйлс мэдээж бас жоохон саад болдог учраас жоохон тохиромжгүй. Мэдээж бас цаг агарын эрсдэлтэй хүнд үед одоо салхи шуурхтай үед гэр маань бас жоохон хэцүү байдаг. Тэгээд энэ дуу чимээ гаднаас маш их амархан нэвтэж оршдог учраас Монгол гэр бол муулж байгаа юм биш. Тэгтээ бол яг ер нь бол контейнераар тохиолсон юм одоо юунууд бол өрөөнүүд бол ер нь урхан кемп, хайгуулын кемпүүд ер нь Австралид юм одоо нийтлэг байдаг юм байна. Тэр манай Монгол ч гэсэн урхан кемпүүд бүгдээрээ л иймэрхүү контейнер тохиолсон юм өрөөнд төвчлөлттэй байгаа бах. За ингээ өрөөгөө танилцуулъя. За өрөөнд дотоод тохиолдохоор за ингээ би бишээ босоодох юм. За нэг стадийн ширээ боо ер нь хүн хичээлээ хийгээд яг номоо уншаад суухад зориулагдсан юм жижиг дэвтэр юм ширээ байдаг. Ширээтэй сандалтайгаа яг л нэг хүн зориулагдсан хангалттай юм зайтай сайхан. За ингээ мэдээж унтаж амрах ормоо харагдаж байна. За тэгээ өдрийн гэрэлтэй энэ дээр кондишнтэй өөрөө хүйтэн бол халуунаар үлээлэгч нь халуун бол хүйтэн зэрэг кондишнер тавьчихна. Энд юм нэг цонх байдаг юм шиг боловч гадагшаа бол харагддаг бөглөчгсөн байдаг. Ерөнхийдөө бол бас л нэг юм шиг дуу чимээг ус сэргийлж ингэ тагаад хаацсан байдаг юм шиг байгаамаа. За энэ шиг эргээд одоо байны өрөө, нойлын өрөө маань байж байна. За энэ хүн айхтар яагаад байдаг л жирийн л нэг өрөө ингээд өвштэй. Энд нойлтой. За тэгээ энэ тал руугаа эргээ харангуут зургттай. За яг мэдээж зургтай суугц надад байдаггүй ч гэсэн ер нь л яг зүгээр өсвөл зург үзэж болно. За энд ингээд хөрөгчтэй хөрөгчн дотор өөр ингэсэн
эцүүлсээ одоо жимс одоо бүрдийн бүх төрлөөнүүдэ хадгалж ингээд идэж хэрглэж болно. За ерөнхийдөө компьютер маань wet mess буюу нөгөө одоо бар байдаг. Одоо пив ингээд худалдаа алдаг. Тэгтэл нь одоо 6 ширхэг пив авчираад эндээ хийгээд хүн одоо уугаад байж болдог. Өглөөний ажил гарахаас өмнө драгер үлээгээд ер нь 0 гарч ирэвэл тэр хүн хэдэн пив ууна. Тэр нь хамаагүй юм шиг байгаа. За ишээгээр ингээд ийшээ миний урж ирдэг хаалга өрөөмөн дээдлэлт нь мэдээж нөрөөнд орчин амьдрах дүрм журам одоо аюулгүй байдлыг одоо сануулсан юм одоо заавар зөвлөгөөнүүд янз янзтай ингээд шүүгээ хувцсан шүүгээтэй. За ингээд би нөгөө хувцас агуулганд хэд суугааж байгаа учраас их хувцас салга. За нэг өрөөний хувцастай. Өрөөний хувцас би нөгөө уг нь ширээн дээр байдаг юм. Тэгээд ширээн дээр тэгээд компьютер тавихад тэгээд харна би. Эндээс нургаа тавьчихсан. За эндээ галын тохиолдолтой. Ер нь бол их жижигхэн. Одоо нэг хүний нэг автошоод нэг хүний нэг ор тавиал ингээл хананда тулчин. За энэ талтаа бол яг бас нэг юм их үзээтэй. Гэхдээ бол нэг хүнд бол хангалттай. Тэр хүн оройн ирээд одоо хоолундаа мэдээж яг нэг юунд хоолныхаа зааланд идчихэн тэг өрөөндөө орж ирээд амраад ингээд чөлөөцөгөөрөө өнгөрөөд хичээлээ хийгээд гэр бүлтэйг яриад ингээд байхад бол энэ зай бол хангалттай байдаг. За төвчхөндөө юм байна.